Хөрсний бохирдол гэдэг нь хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн шинжээ алдах үйл явцыг хэлнэ. Энэ нь хөдөө аж ахуйн үржил шим, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний бохирдлын 90 орчим хувь нь илж орлонгоос үүдэлтэйг тооцоолон гаргажээ. Хөрс усны бохирдол нь хүнсээр дамжин хоол тэжээлийн дутагдал, түүнчлэн янз бүрийн халдвар төвчин тусах нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор биологийн хүрээлэнгээс био ариус идэвхт бичил биетний бэлтгэлийг бүтээгдэхүүн болгон гаргалаа. Шинжлэх ухааны академийн харьяа биологийн хүрээлэл нь 1961 онд үүсгэн байгуулагдсанаас хойш биотехнологийн судалгаанд суурилсан мэдлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан ажиллаж байгаа судалгааны байгууллага юм. Био ариус бэлтгэл нь шинэ бүтээлийн 3 патентээр хамгаалагдсан 15 жилийн судалгааны үр дүнд бий болсон ба энэхүү бүтээгдэхүүн нь олон төрлийн бичил биетний шилмэл омгийг агуулдагаараа онцлогтой. Уг бүтээгдэхүүн задгааж орлонгийн үнэр дарах, органик хаягдлыг задаж хөрсжүүлэх, бохир усны худаг хоолойг ариутхан үнэрийг дарах, лагийг боловсруулан компост био бордоо бэлтгэх зэрэгт үр дүнтэй үйлчилдэг. Химийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад био бэлтгэл нь байгалийн гаралтай, хүрээлэн буй орчин дээлтэй, хүнд хоргүй, өртөг бага, урт хугацаанд үр дүнгээ хадгалах давуу талтай.